За тань руу яг ямар энерги ирж байна вэ? Одоо хэдүүлээ харцгаая. За 3 өдөр байна. Аль нүдэнд тусч байгаа сайн сонгоорой. За 4 3 2 1. За эхнийх өдрийг та хэрвээ сонгосон бол сар өдөр байна. Юу яа шүү? Яг таны бодож байгаа зүйл бодсон шиг чинь амар тийм бас хурдан болохгүй байх. Зарим нь жоохон удах байх, зарим нь жоохон бас хойшлох байх. Гэхдээ та энийг бас айгүй нөгөө талаас нь харж үзээрэй. Яг ингэж байгаантай энэ хооронд би өөр юу хийж болох вэ? Бас энэ хооронд би өөрөө бас амрах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол та бас амар ингэж дэр гэд машинд живжсэн магадгүй шүү. За хоёр дахь нь хаан хөзөр. Амьдрал таны эзэн юм уу? Та амьдралынхаа эзэн юм уу? Эсвэл та нэг хүний зүгээр мал юм уу? Болохгүй сте. Тэгэхээр ингэмээр байна. Зүгээр яг өөрийнхөө энергийг яг өөр дээрээ сайхан хоригдлуулад өөр тийм зөрөгтэй үйл хиймээр заа юу. Тэгэхгүй бол ингэж үж болохгүй шүү. Гурав дахь нь. За чөтгөр гэдэг үзэр гарсан. Ерөнхийдөө жоохон сонор сэрэмжтэй байгаарай. Яагаад гэвэл та нэг гаргасан алдаагаа олон давтах гэдэг төрлийн хүн юм байна. Тэр алдаа чинь дахин орж магадгүй шүү. Эсвэл амар тийм хараал өрөө бичиж бодоорой. Одоо юу гэдгийг салахгүй байдаг гэсэн хүн чинь дахиад одоо гард ирдэг ч юм уу. Эсвэл өмнөх одоо тийм буруу хүн итгэдэг ч юм уу. Эсвэл хүн мөнгө өлөвлөдөг ч юм уу те. Сайн бодолтой хашир байгаарай. Тийм энерги орчих гээд байна шүү.